Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Зовлонд шалгалтыг туулснаар л Бурхны хайр татам байдлыг мэдэж болно. Өнөөдөр чи Бурхныг яг хэр их хайрладаг вэ? Бурхны чамд хийсэн бүхний талаар яг хэр ихийг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурах ёстой зүйлс юм. Бурхан газар дээр ирээд хүнд хийсэн, хүнд харуулсан бүхэн нь хүнээр өөрийгөө хайрлуулж, өөрийгөө мэдүүлэхийн төлөө байдаг. Хүн Бурхны төлөө зовж, өдий хүрчиж чадсан нь нэг талаар Бурхны хайраас, нөгөө талаар Бурхны авралаас болдог. Түүнчлэн энэ нь бас хүний дотор Бурхны хийдэг шүүлт, гисхээлтийн ажлаас болдог. Хэрвээ та нарт Бурхны шүүлт, гисхээлт, шалгалт байхгүй бол, хэрвээ Бурхан та нарыг зовоогоогүй бол, niin нуугүй хэлэхэд та нар Бурхныг үнэхээр хайрладгүй юм байна. Хүний доторх Бурхны ажил их байх тусам, хүний зовлон их байх тусам, Бурхны ажил хичнээн утга учиртай нь төдий чинээ илэрхий байдаг бөгөөд, хүний зүрх сэтгэл Бурхныг төдий чинээ жинхнээсээ хайрлаж чаддаг. Чи Бурхныг хэрхэн хайрлаж сурах вэ? Тарчлаан цэвэршүүлэлтгүйгээр, зовлонт шалгалтгүйгээр, мөн түүнчлэн Бурхан хүнд нэгүүлсэл, хайр, өршөөлийг л өгдөг байсан бол, чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах хэмжээнд хүрэх байсан уу? Бурханы шалгалтын үеэр хүн нэг талаар өөрийнхөө дутагдлыг мэдэж авч, өчүүхэн, ойлггүй, дорд гэдгээ болон өөрт нь юу ч байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг. Нөгөө талаар шалгалтынхаа үеэр Бурхан хүнд зориулан өөрөөр орчин бүтээж, хүнийг Бурханы хайр татам байдлыг улам илүү мэдрэх чадвартай болгодог. Өвдөлт шаналл асар их, заримдаа гэтэлхийн аргагүй байдагч, бүр нэц дарам гаслангийн хэмжээнд хүрдэгч, үүнийг туулаад хүн өөрийнх нь дотор Бурхны хийсэн ажил хичнээн хайр татам болохыг хардаг бөгөөд, энэ суурин дээр л Бурхныг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг. Өнөөдөр хүн гагцхүү Бурхны нэгүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүрч чадахгүй гэдгийг хардаг. Бурхны цэвэршүүлэлт, шүүлтийн аль альнаар нь л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна. Тиймээс Бурхныг гэх хүний хайр, Бурхны цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр бий болдог. Хэрв чи зөвхөн Бурхны нэгүүлслийг эдэлж, амар тайван гэр бүлтэй, эсвэл материаллык ерөөлтэй байгаа бол, Бурхныг хараахан олж аваагүй бөгөөд, Бурханд итгэх итгэлийг чинь амжилттай гэж үзэж болохгүй. Бурхан нэгүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн мах бодоор гүйцэтгэж гисэн, бас хүнд материаллык ерөөл аль хэдийн хүртээж гисэн. Гэхдээ хүн гагцхүү нэгүүлсэл, хайр, өршөөлөөр төгс болгуулж чадахгүй. Хүмүүс туршилгаараа Бурхны хайрын заримыг мэдэрч, Бурхны хайр, өршөөлийг хардагч, үүнийг хэсэг хэн хугацаанд туулаад, Бурхны нэгүүлсэл, хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй. Хүний доторх завхарсан зүйлийг илчилж чадахгүй. Хүнийг завхарсан зан чанараас нь салгаж чадахгүй. Хайр итгэлийг нь
төгс болгож чадахгүй гэдгийг хардаг. Бурхны нэгүүлслийн ажил нь нэг үе шатны ажил байсан бөгөөд хүн Бурхны нэгүүлслийг эдэлснээр Бурхныг мэдэж авч чадахгүй. Бурхан юугаар дамжуулан хүнийг төгс болгодог вэ? Өөрийнхөө зөвхт зан чанараар дамжуулан үүнийг гүйцэтгэдэг. Бурхны зан чанар нь үндсэндээ зөвхт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй гэж үү? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах юм бэ гэцгээдэг. Энэ бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг юм. Бурхан хүний дуулуургүй занг харааж хүний нүглийг шүүдэг. Тэрээр хатуу ширүүнээр өчүүхэнч мэдрэмжгүйгээр ярьдаг хэдий ч хүний дотор буй бүхнийг илчилж эдгээр хатуу үгээр хүний доторх гол зүйлийг ил болгож ийм шүүлтээр дамжуулан махан биеийн мөн чанарын талаар хүнд гүн гүнзгий мэдлэг өгч улмаар хүн Бурхны өмнө дуулууртай захирагддаг. Хүний махан бие нүгэл болон сатаанд харьяалагддаг. Энэ нь дуулуургүй бөгөөд Бурхны гисхээлтийн бай юм. Тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд Бурхны шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлт хэрэглэх ёстой. Зөвхөн тэр үед л Бурхны ажил үр нөлөөтэй болж чадна. Бурхны хэлсэн үгээс үзэхэд хүний махан биеийг тэр аль хэдийн ялалсан нь харагддаг. Тэгэхээр эдгээр үг нь хараалын үг мөн үү? Бурхны хэлсэн үг хүний үнэн царайг илчилж, тийм илчиллээр дамжуулан хүнийг шүүдэг бөгөөд Бурхны хүслийг хангаж чадахгүй гэдгээ мэдэх үедээ хүн дотроо гашуудан харуусаж Бурханд маш их өртөөгөө Бурхны хүсэлд хангалтгүй гэдгээ мэдэрдэг. Ариун сүнс чамайг дотроос ч сахилгажуулах үе байдаг ба энэ сахилгажуулалт Бурхны шүүлтээс гардаг. Бурхан чамайг зэмлэж, чамаас царайгаа нуун, чамайг үл хайхарч, дотор ч ажиллахгүй байж, чамайг цэвэршүүлэхийн тулд чимээгүйхэн гэсхээх үе бий. Хүний доторх Бурханы ажил нь үндсэндээ өөрийн зөвхт зан чанарыг ил болгохын төлөө байдаг. Эцэстээ хүн Бурханы өмнө ямар гэрчлэл хийдэг вэ? Бурхан бол зөвхт Бурхан. Түүний зан чанар бол зөвхт байдал, уур хилэн, гисгээлт, шүүлт юм гэдгийг хүн гэрчилдэг. Хүн Бурханы зөвхт зан чанарыг гэрчилдэг. Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэгэлдэг. Тэр хүнийг хайрлаж аварсан. Гэхдээ түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урд нь Бурхан хүнийг хараасан хэдий ч ёроолгүй нүхэнд бүр мөсөн хаяагүй. Харин хүний итгэлийг цэвэршүүлэхийн тулд тэр аргыг ашигласан. Хүнийг тэр үхүүлээгүй. Харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн. Махан биеийн мөн чанар сатаных байдаг. Бурхан үүнийг яг зөв хэлсэн. Гэхдээ Бурханы гүйцэтгсэн баримт хэлсэн үгийнхэн дагуу гүйцэлддэггүй. Тэр өөрийгөө хайрлуулах гэж
мөн махан биеийн мөн чанарыг мэдүүлэх гэж чамайг хараадаг. Чамайг сэрэхийн тулд, чамд буй дутагдлыг ухааруулахын тулд, хүний туйлын үн цэнгүй байдлыг мэдүүлэхийн тулд тэр чамайг гисгээдэг. Тиймээс Бурхны хараал, түүний шүүлт, түүний сүр жавхлан, уур хилэн бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурхны хийдэг бүхэн мөн та нарын дотор түүний ил болгодог зөвхт зан чанар, энэ бүхэн нь хүнийг төгс болгохын төлөө байдаг. Энэ нь Бурхны хайр юм. Хүний уламжлалт үзлээр Бурхны хайр бол түүний нэгүүлсэл, өршөөл, хүний сул талыг өрөвдөх хайр энэрл юм. Хэдий эдгээр зүйлч бас Бурхны хайр мөн боловч хэтэрхий өрөөсгөл бөгөөд хүнийг төгс болгодог Бурхны үндсэн арга барил биш. Зарим хүн өвчнөөсөө болоод л Бурханд итгэж эхэлсэн. Энэ өвчин бол чамд зориулсан Бурхны нэгүүлсэл. Үүнгүйгээр чи Бурханд итгэхгүй байх байсан бөгөөд хэрвээ чи Бурханд итгээгүй бол өдий хүрч чадахгүй байх байсан. Тиймээс энэ нэгүүлсэлч гэсэн Бурхны хайр юм. Есүст итгэдэг байсан цаг үед хүмүүс үннийг ойлгоогүй учраас Бурхны дургүйг хүргэх юм их хийсэн. Гэвч Бурханд хайр, өршөөл байдаг бөгөөд тэрээр хүнийг өдий хүргэсэн. Мөн хүн юу ч ойлгодгүй хэдий ч өөрийг нь дагахыг Бурхан хүнд зөвшөөрдгөөс гадна хүнийг эдүүгээ хүртэл удирдан хөтөлсөн. Энэ Бурхны хайр биш гэж юу? Бурхны зан чанараас харагддаг зүйл бол Бурхны хайр юм. Энэ бол туйлын үнэн. Чуулганыг байгуулах явдал оргилдоо хүрэх үед Бурхан үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхмыг хийж хүнийг ёроолгүй нүхэнд хайсан. Үйлчлэл үзүүлэгчдийн үеийн үгс бүгд махан биеийг чинь хараах, завхарсан сатанлаг зан чанарыг хараах, мөн Бурхны хүслийг хангалуун байлгадгүй зүйлсийг чинь хараах хараал байлаа. Тэрхүү алхамд Бурхны хийсэн ажил сүр жавхлан мэт харагдаж, үүний дараахан Бурхан гисгээлтийн ажлын алхмыг гүйцэтгээд үхлийн шалгалт эхэлжээ. Ийм ажлаас хүн Бурхны уур хилэн, сүр жавхлан, шүүлт, гисгээлтийг харахын зэрэгцээ. Бас Бурхны нэгүүлсэл, хайр, өршөөлийг харсан. Бурхны хийсэн бүхэн түүний зан чанар болж харагдсан бүхэн нь хүнийг гих хайр байсан бөгөөд Бурхны хийсэн бүхэн хүний хэрэгцээг хангаж чадсан. Хүнийг төгс болгохын тулд тэр үүнийг хийсэн ба биеийн хэмжээний дагуу хүнийг хангажээ. Бурхан үүнийг хийгээгүй бол хүн Бурхны өмнө ирж чадахгүй. Бурхны үнэн нүүр царайг мэдэх аргагүй байх байлаа. Хүн анх Бурханд итгэж эхэлсэн цагаас өнөөг хүртэл Бурхан хүнийг биеийн хэмжээнд нь тааруулан зугуухан хангаж байсан ба ингэснээр хүн дотроо Бурхныг аажмаар мэдэж авчээ. Өнөөдөр л хүн Бурхны шүүлт хичнээн гайхалтайг ухаарч байна. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхам нь бүтээлийн цаг үеэс өнөөг хүртэлх хараалын ажлын анхны тохиолдол байв. Хүн ёроолгүй нүх рүү хараагдсан. Хэрвээ Бурхан тэгээгүй бол хүн өнөөдөр Бурхны талаар жинхэнэ мэдлэгтэй болохгүй байх байлаа. Бурхны хараалаар л дамжуулан
хүн Бурхны зан чанартай албан ёсоор тулгарсан юм. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаар дамжуулан хүн илчлэгдсэн. Тэрээр өөрийнх нь үнэнч зан хүлээн зөвшөөрөхийн аргагүй, биеийн хэмжээнд дэндүү жаахан, Бурхны хүслийг хангах чадваргүй, бас Бурхныг цаг үргэлж хангалуун байлгана гэж хэлдэг нь хоосон үгээс цаашгүй гэдгийг харжээ. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхамд Бурхан хүнийг хараасан хэдий ч одоо эргээд харахад Бурхны ажлын тэрхүү алхам гайхалтай байлаа. Энэ нь хүний хувьд агуу эргэлтийн цэг болж түүний амь зан чанарт асар их өөрчлөлт гаргажээ. Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өмнө хүн амийн эрэл хайгуулын талаар, Бурханд итгэх нь юу гэсэн үг болох талаар, эсвэл Бурхны ажлын мэрэгэн ухааны талаар юу ч ойлгоогүй. Мөн Бурхны ажил хүнийг туршиж чадна гэдгийг ч ойлгоогүй. Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өнөөдрийг хүртэлх Бурхны ажил хичнээн гайхалтай болохыг, хүний ухаан хүрэмгүй гэдгийг, мөн толгоогоо ажилуулад ч Бурхан хэрхэн ажилдгийг төсөөлж чадахгүй гэдгээ хүн харж, түүнчлэн өөрийнх нь биеийн хэмжээ үнэхээр өчүүхэн ба өөрт нь дуулуургүй зүйл хэтэрхий их байдаг гэдгийг хардаг. Бурхан хүнийг хараах үед энэ нь үр дүнд хүрэхийн төлөө байсан бөгөөд тэр хүнийг үхүүлээгүй юм. Хэдийгээр тэр хүнийг хараасан ч үгээр л үүнийгээ хийсэн бөгөөд түүний хараал үнэндээ хүнд тусаагүй. Учир нь Бурхны хараасан зүйл хүний дуулуургүй байдал байсан тул түүний хараалын үгч бас хүнийг төгс болгохын төлөө хэлэгдсэн. Бурхан хүнийг шүүсэн ч бай, хараасан ч бай, аль аль нь хүнийг төгс болгодог. Хоёулаа хүний доторх ариун бус зүйлийг төгс болгохын төлөө хийгддэг. Энэ аргаар дамжуулан хүн цэвэршүүлэгдэж, хүний дотор дутагдж байгаа зүйл түүний үг ажлаар дамжуулан төгс болдог. Бурхны ажлын алхам бүр хатуу ширүүн үгч бай, шүүлтч бай, эсвэл гисгэлдч бай. Хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрен үеүүдийн туршид Бурхан ийм ажил хизээж хийж байгаагүй. Өнөөдөр тэр та нарын дотор ажилдаг болохоор та нар түүний мэрэгэн ухааныг ойлгосон. Та нар дотроо жаахан өвдөж шаналсан ч зүрх сэтгэл чинь тууштай амар амгалан байгаа. Бурхны ажлын энэ үе шатыг эдлэх чадвартай байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй. Өнөөдөр та нарын дотор Бурхны хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг л та нар хардаг. Хэрвээ хүн Бурхны шүүлтэд цэвэршүүлэлтийг туулдаггүй бол түүний үйлдэл урам зориг үргэлж өнгөцхөн төвшөнд үлдэж, зан чанар нь үргэлж өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Үүнийг Бурхнаар авахулсанд тооцдгүй. Эдүүгээ хүний дотор бие тоосон ихэрхүү зан ихээхэн байсаар байгаа боловч хүний зан чанар урдынхаасаа хавьгүй илүү тогтвортой байдаг. Бурхан чамтай харьцдаг нь чамайг аврахын төлөө байдаг бөгөөд чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч зан чанарт чинь өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад Бурхны ажил хичнээн ухаалаг болохыг ойлгоно. Тэр үед л чи Бурхны хүслийг үнэхээр ойлгож чадна. Өнөөдөр Бурхны хүслийг ойлгодог гэж хэлдэг зарим хүн байдаг боловч тэр нь дэндүү бодиттой бус.
Үнэн хэрэгтээ тэд утгагүй юм ярьж байна. Яагаад гэвэл Бурхны хүсэл хүнийг аврахын төлөө байдгүй, эсвэл хараахын төлөө байдгүй гэдгийг тэд одоогоор хараахан ойлгоогүй байгаа. Чи одоо үүнийг тодорхой харж чадахгүй байж болох ч Бурхны алдрын өдөр ирснийг харах үе ирж Бурхныг хайрлах нь хичнээн утга учиртайг чи харна. Ингэснээр чи хүний амьдралыг мэдэж авч махан бие чинь Бурхныг хайрлах ертөнцөд амьдарч сүнс чинь эрх чөлөөтэй болж амьдрал чинь баяр хөөрөөр дүүрч чи үргэлж Бурханд ойр байж үргэлж Бурхан өөд харан найдах болно. Тэр цагт чи өнөөдрийн Бурхны ажил хичнээн үн цэнтэйг лавтая мэднэ. Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үн цэнэгүй. Дэлхийн ертөнц өөрсдийг нь хайсан. Ар гэрийнх нь амьдрал төвөгтэй. Өөрсдийг нь Бурхан хайрладаггүй. Хэтийн ирээдүйн бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон тодорхой нэг цэгт хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханы гих жинхэнэ хайр биш. Тийм хүмүүс бол хулчгарууд. Тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс. Хүн өөрийг нь хайрлаасай хэмээн Бурхан хүсэмжилдэг. Гэвч хүн түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихсдэг бөгөөд хүн түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихсдэг. Хэрвээ чи түүнийг хайрлавал төрөл бүрийн зовлон чамайг нөмөрнө. Хэрвээ хайрлахгүй бол магадгүй бүх зүйл төвөггүй явагдаж эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болно. Бурхныг хайрлах үедээ чи эргэн тойрны чинь ихэнх зүйл авн туулшгүй гэдгийг бас биеийн хэмжээ чинь дэндүү жаахан учраас цэвэршүүлэгдэн гэдгээ мэдэрнэ. Түүнчлэн чи Бурхныг хангалуун байлгах чадваргүй бөгөөд Бурхны хүсэл хэтэрхий өндөр дээд хүн хүрэхийн аргагүй гэдгийг үргэлж мэдэрнэ. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ. Чиний дотор ихээхэн сул тал байдаг. Мөн Бурхны хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг учраас чи дотроо цэвэршүүлэгдэнэ. Гэсэн чи цэвэршүүлэлтээр л дамжуулан хариуцалтад хүрдэг гэдгийг та нар тодорхой харах ёстой. Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хичнээн их байх нь хамаагүй. Та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой. Эцсийн амьсгалаа авч байхдаач Бурханд үнэнч байж Бурхны зохицуулалтад захирагдсаар байх ёстой. Энэ нь л Бурхныг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй цангинсан гэрчлэл юм. Сатанд уруу татагдах үедээ чи миний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаг. Бурхан намайг аль хэдийн олж авсан. Би чамайг хангалуун байлгаж чадахгүй. Би Бурхныг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурхныг хангалуун байлгах тусам Бурхан чамайг улам их өрөөж Бурхны гих хайр чинь төдий чиний хүчтэй байдаг. Иймээс чи бас итгэлтэй, шийдвэртэй байж Бурхныг хайрлаж өнгөрүүлсэн амьдралаас илүү үн цэнтэй, ач холбогдолтой юу ч үгүй гэдгийг мэдэрнэ. Хүн Бурхныг хайрлаж байж л уй гашуугүй байдаг гэж хэлж болно. Махан бие чинь суйлдаж олон бодит зовлонд ороогдох үе байдаг боловч тийм үеүүдэд чи Бурханд үнэхээр найдах бөгөөд сүнсэн дотроо тайтгарч итгэлтэй байж түшиглэх ямар нэгэн зүйл чамд байгааг мэдэрнэ. Ийм маягаар чи олон орчин нөхцөлийг даван гарч чадах тул
амсдаг зовлон шаналлаасаа болоод Бурхны талаар гомдлохгүй, чи дуулж, бүжгэлж, залбирч, цугларч, нөхөрлөж, Бурхныг бодохыг хүсэх бөгөөд эргэн тойронд чинь Бурхны зохицуулдаг бүх хүн хэрэг явдал, зүйл тохиромжтой гэдгийг мэдэрнэ. Чи Бурхныг хайрладаггүй бол харсан бүхэн чинь чамд яршигтай санагдах ба нүдэнд чинь юуж аятайхан харагдахгүй. Сүнсээрээ чи чөлөөтэй бус. Харин сэтгэлийн дарамттай байх ба зүрх сэтгэл чинь үргэлж Бурхны талаар гомдлно. Мөн маш их тарчлаан амсаж байгаа чинь тун шудраг бус юм гэж чамд үргэлж санагдана. Хэрвээ чи аз жаргалын хойноос хөөцөлддөггүй, харин Бурхныг хангалуун байлгахын тулд сатанаар буруутгагдахгүй төлөө эрэл хийлдэг бол ийм эрэл хайгуул чамд Бурхныг хайрлах асар их хүч өгнө. Хүн Бурхны хэлсэн бүхнийг хэрэгжүүлэх чадвартай. Бас хийдэг бүхэн нь Бурхныг хангалуун байлгах чадвартай. Бодит байдлыг эзэмших гэдэг нь энэ юм. Бурхныг хангалуун байлгахаар эрэл хийлнэ гэдэг нь Бурхны үгийг хэрэгжүүлэхийн тулд Бурхныг гэх хайрыг ашиглах явдал юм. Цаг хугацаанаас үл хамааран бусад хүн хүч чадалгүй байлаач гэсэн чиний дотор Бурхныг хайрладаг, Бурхныг гүнээ ээгээрэн хүсэж, Бурхныг үгүйлдэг зүрх сэтгэл байсаар байгаа. Энэ бол жинхэнэ биеийн хэмжээ юм. Чиний биеийн хэмжээ яг хэр том болох нь Бурхныг хэр их хайрладгаас чинь, туршигдах үедээ бат зогсож чаддаг эсхээс чинь, тодорхой орчин нөхцөл тохиолдоход сул дорой болдог эсхээс чинь, мөн ах эгч нар чинь чамайг голох үед байр суурьнда бат зогсож чаддаг эсхээс чинь хамаардаг. Бурхныг гэх хайр чинь яг ямархуу болохыг бодит баримтууд харуулна. Бурхан хүнд үнэхээр хайртай гэдгийг Бурхны олон ажлаас харж болно. Гэхдээ хүний сүнсний нүд хараахан бүрэн нээгдэггүй бөгөөд тэрээр Бурхны ажил болон хүслийн их эхнийг тодорхой харж чаддаггүй. Бурхны хайр татам олон зүйлийг ч тодорхой харж чаддаггүй. Хүнд Бурхныг гэх жинхэнэ хайр дэндүү бага байдаг. Чи энэ бүх хугацаанд Бурханд итгэсэн ба өнөөдөр Бурхан зүгтах бүх арга замыг чинь хаасан. Үннийг хэлэхэд чи зөв замыг буюу Бурхны хатуу шүүлт дээд авралаар чамайг удирдан хөтөлсөөр ирсэн зөв замыг сонгохоос өөр аргагүй. Бэрхшээл цэвэршүүлэлт туулсны дараа л хүн Бурхан хайр татам гэдгийг мэддэг. Өнөөдрийг хүртэл туулсан болохоор хүн Бурхны хайр татам байдлын нэг хэсгийг мэдэж авсан гэж хэлж болно. Гэхдээ хүн маш дутуу дулмаг учраас энэ нь бас л хангалтгүй. Хүн Бурхны гайхалтай ажлыг, мөн Бурхны төлөвлөсөн зовлонгийн бүх цэвэршүүлэлтийг илүү их туулах ёстой. Тэр үед л хүний амь зан чанар өөрчлөгдөж чадна.